Сайн байна уу? Бид нар болохоор шинэ үе сургуулийн 9-р ангийн сурагчид баяр цэлмүү ахлагчтай Ичээ орлоо сэргэлэн амуур. За тэгэхээр бид нар болохоор ингээ хоёр өөр талхыг атар талах ба хөх тарианы талхыг яг адилхан хэмжээгээр аваад хоёр нэг талхнуудаас ингээ хоёрыг нь хөргөчөнд хийгээд бусад хоёрын агаарын температур өрөөний температур дээр байлгаад чийг өгөөд 13-наас эхэлж энийг нь хөгцрүүлээд нөгөө хоёрыг 14-нөөс эхэлж хөгцрүүлсэн. Одоо бид нэр яагаад тэгсэн бэ гэвэл бидний өдөр тутамдаа ашигладаг хоол хүнс бүтээгдэхүүнийг хөгц мөөгний ургалтаас нь ажиглаж хэрхэн зөв хадгалж хэр хугацаар хадгалахыг тодорхойлт хийх зорилготой байсан. За тэгээд дараагийн 3 хоногт нь бид нэр хөгжний ургалтыг ажиглаад микроскопын доор хараад тэгээ бичвэрээ хэлсэн. Бид нар одоо ялгаатай нэг судалсан ба яг ямар хөө ялгаатай гэдэг нэг судалсан. Тэгээд өрөөний температур болон тэгээд хөрөгчийн дотор үлдээсэн ингээд хоёр ингээд судалсан байгаа. Гэхдээ тэр хөрөгчөнд байсныг нь 24 цаг хөрөгчөнд байлгаад тэгээд буцаж гаргаж ирээд тэгээд нөгөө хоёр сампл ингээд тавьсан. Нөгөө хоёр ингээд тавьсан байгаа. Тэгээд тэгснээр болох тэр ингээд бид нар ингээд хөөс мөгөнд харсан байгаа. Тэгэд энийх нь ялгаа ингээд гарч ирээд тэгээд бид нар ингээд хэр их ургалт ихтэй байна. Тэгээд ер нь бол температураас хамааран жигний нас судалсан байгаа. Тэгээд жигний бас сүлд нь судалж үзсэн. Тэгээд бүгдээ болох тэр орц найрлаас хамааран ямар хөө хөгц мөг үүсч ямар хөө ингээд байдгийг олсон байгаа. Тэгэхээр одоо ер нь дүгнэлтээр л бидний өдөр тутмын ашигладаг хоол хүнсний бүтээгдэхүүн ер нь температураас тэгээ бас ямар орчинд байгаагаас хамаарч хөгц мөөг нь яаж ургадгийг харлаа. За тэгээ яг хамгийн сүүлд хийсэн яг чухал дүгнэлт нь болохоор таалхан дээр жишээ авбал таалханд нь ийм чанаржуулагч бодис буюу E491-ийг хийдэг. Энэ хоёр маш том ялгаатай. Гэтэ энэ бүр илүү ялгаатай. Энүүн дээр дүнгэж өнөөдрөөс хөгц ургаж гисэн бол энэ ингээ арай илүү ургацсан байхад энэ хоёр нь хоёулаа атраас илүү хөх тарианд эхэлж ургасан. Тэгэхээр ерөнхийдөө бид нар атарт E491 буюу чанаржуулагчийг хийсэн. Тэгээ яг орцоо уншаад орцтойгоо танилцахад BG буюу үнслэг тэр чанарын талаар өөр байсан. Энэ болохоор 85% BG-тэй бол энэ болохоор 75% BG-тэй. Тэгэхээр ерөнхийдөө бол хөгцрөлт мөөгний ургалт нь яг орц тэгээ хэр хугацаагаар яасан хадгалах горим тэгээ температураас шалтгаалдаг. Одоогоор яг 7 хоног гаруй болж байна. Бүтэн сайнаас эхлээд одоо энэ хоёроо ингээ 13-ны юунуудаа гаргаад тавьсан. 13-наас эхэлсэн. Одоо хүртэл тэгээ явагдаж байгаа хараахан дуусаагүй байгаа. Бид нарт яг дахиж илүү ажиллаад дүгнэлт хийх юм бас зөндөлдсөн байна. Гэхдээ 13-ийнхнийгаа ингээ шууд өрөөний температурт шууд хөгцрүүлээд эхлүүлсэн байхгүй юу? Харин 14-ийнхаа 24 цаг яг хөргөчөнд байлгаж агаад тэгээ 24 цагийн дараа гаргаж ирээд бүгднгийн яг нэг орчинд яг адилхан хугацаатаагаар үргэлжлүүлээ хөгцрүүлсэн. Тэгэхээр хэрэв ингээд бид нар одоо өдөр тутмынхаа бүтээгдэхүүнийг яг зөв хадгалаад зөв температурт нь хадгалах гормоо дагаад явбал яг биднэрт аюулгүй. Ер нь өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнс бүтээгдэхүүний хөргөчөнд буюу яг тодорхой заасан гормоор нь хадгалахгүй бол ингээ бидэнд нүдэнд сайн харагдalgүйгээр хөгцөрж мэцэлийн ургуулсан байх боломжтой байдаг. Одоо энэ харж байгаагаар эдгээр нэлийн ингээ харлаад одоо энийг яг махжилж орчуулвал талхны хар хөгц. Гэтэ яг латинаар болохоор Rhizopus tortonellus гэдэг яг юу маань бүх 4 юун дээр ургацсан байсан. Хэрвээ энийг мэдлгүйгээр идвэл бидний яг биед бас хортой байдаг болохоор яг хоолой зөв гормоор нь яахгүй бол бас болохгүй байдаг. Эрсдэлтэй. Одоо багш нараас тусламж авах гэхээр ер нь тусламж авсан. Манай биологийн багш нараас жоохон тусламж авсан. Орчуулга хийхэд бас англи хэлний бас монгол хэлний багш нараас орчуулга авсан. Тэгээд хажуудаага ангийн ахлах оюутнуудаас бас хэдхэн тусламж авсан энийг хийхэд. Одоо 10 дугаар ангийнх нь
яг бичлэгийн хувьд л их тусалсан. Одоо ямар үг ашиглах вэ? Тэгээ яаж өгүүлбэрийн бүтцээ ингэж хийх вэ? Тэгээ заримдаа энэ хүнслэгтийг яаж хийх вэ? Тэрэндээ их тусалсан. Багш нь харин одоо зарим энэ хөгцүүдийн яг тодруулж тусалсан байхгүй юу? Бид нар болохоор яг хөгц ургаж ихэсэн өдрөөс нь эхлүүлээд дөрвөн дээжээсээ бүгднгээс нь бага хэмжээний бэлтгэц аваад тэгээ бүгднгийн гэрэлт микроскопоор харсан байна. Тэгээ гэрэлт микроскопоор харахад мицеллина ялгахад амархан байсан. Тэгээ бас спорс байсан. Харин яг тэр хар юу гэдгийг бид нар яг өнгөөр нь яагаад таниад тэгээ бас спороо илүү сайн тодруулж хараад тэгээ бас Тамир багш биднийг ахлаж яасан болохоор Тамир багшаас тусалцаа аваад тэгээ бүгднгийн яг ингээд танихад ер нь амархан байсан. Хэлэхэд бид нар одоо ингээд энийг яг яаж мэдсэн бэ гэдэг бас нэг өөрөөр байгаа. Тэр нь болохоор тэр хараад тэр нэг хэсгээсээ салаалж ургасан байт юм лээ. Тэгээд салаалж ургаад тэгээд тэр нь болох дээрээ цацаад мицеллинээсээ ингээд юу цацаад тэгээд спортлогоо цацаад спорт мөсгөрний цацаад тэгээд тэр нь арай өөр нэмэгдэж уруудыг олж мэдсэн тийм аа. Тэгээд спорт цацаад тэгээд нэмэгдэж уруудыг мэдсэн байгаа.